Өглөөний мэнд. За та бүхэнд үзэж байгаа өдрийн мэндийг хүргэе. Яг одоо өглөөний 7 цаг болж байна. Би одоо фитнес руу явж байгаа. Тэгээд манай фитнес руу явах эргэн зам эргэн тойрныг та бүхэндээ харуулангаа жоохон буу халъя гэж бодлоо л доо. Тэгээд та ингэж нөө зүгээр чихчээ зүгээ сонсоод ясан ч болоо шүү заяа. Одоо энэ хавьд зүгээр ингээд манай жим хүртэлх замын эргэн тойрны тэгээ миний яриа л бичгтэн. Миний царай барай бол гарахгүй өөр үйл явдал гарахгүй. Тэгээд яагаад гэвэл би нөгөө өөрийнхөө царайг харуулаа ингээд нөгөө камера бариад алхахыг гэхээр хүмүүс авир хараад байгаа байхгүй. Тэгээ яг ингээд урдаа барай авчвал арай анзаарахдахгүй байгаа даа. Яа энэ тэр утгах юм. Тэгээд хайдар сайн сайхан юу чигшээ. Надад тавьд. Би одоо өглөөнийхөө хүний бэлтгэлийг хийлгүүл гээд тэгээд өглөөний хүний бэлтгэлийг хийж араас нь шууд өөрхөн бэлтгэлийг хийх байгаа. Өнөөдөр чинь би тэгээ бэлтгэлээ хийжээд гэртээ ирээд хоолоо идчихэд буцаад гараад найзтайгаа уулзсан гэсэн төлөвлөгөөтэй байна. Орой санаа чинь гэвэл ажиллаа гээл бэлтгэлээ гээл тэгэл нэг тиймэрхүү ландаа хичээлдээ сургууль явахгүй байгаа болохоор нэг тийм том хүний амьдралаар амьдарч байгаа юм мэдрэмж аваад ямар ч тийм хичээл сургуулиасаа илгэсэн байхгүй. Тэгтээ гоё яана. Сургуулийн төлбөр гэдэг юм санаа зовхгүй ч бас гоё идэв шүү дээ. Өөр Солонгост ирснээсээ хойш за дараа илрлийн төлбөр за дараагийн төлбөр гэл нэг ингээл байж тэл дараагийн төлбөр болчихно. Төлбөрс төлбөрийн хооронд бүр амар байдаг байж. Тэгээ жоохон тэрх талгаагаа авраах хэсэг хугацаа яг одоо л юм шиг надад санагдаж байгаа. Тэгээд өмнөх шигээ бүр амар тэгэж одоо нэг амарсан өдрөө хүртэл ингээл ажил хайгаал нэг тийм тайван амарч чадахгүй. За гадаадд байдаг манайч мэдэндээ тайван амарч чаддгүй нэг тийм сэтгэл зүйтэй үе байдаг шүү дээ. Тэгээ одоо болохоор арай нэг гайг өөрийгөө жоохон амрах эрхийг нүгэй дөө тий. Энд ч Солонгост ирснээс хойш 5-6 жил ажиллаа шүү дээ. Бөрө бөхсгөө. Тэгээ нэг тийм үе байна. Тэгээ яг угаасаа хүний амьдрал одоо ингэ сургуулаа төгссөн л бол бүх юм болчих биш байд юм бэ. Тэгээ одоо жинхэнэ сургуулаа төгссөний дараа жинхэнэ амьдрал хэлдэг юм шүү гэж таа. За одоо юу хийж яахаа хөө гэж амар бодогдтiin юм шүү дээ. Би чи хэлний бэлтгэл байхдаа за их сургуультаа орчвол болоо биш 10 жил байхдаа за их сургуультаа орчвол болоо гэж авал 10 жилээ төгсөнгөө за Солонгос руу ирж ирэхээр шийдэл тэгээд Солонгост ирсэн хэлний бэлтгэлээс орж аваад за нэг гэлс топик хоногоо авал их сургуультаа орчихсон гэл тэгэл их сургуультаа орчвол за нэг 4 жилээ төгсчвөл болоо гэж бодож итэл тэгэл төгссөн чи арт нь өстө сайн амьдрал минь гэл ээж тийм ээ. Яа. Тэгээ нэг тиймэрхүү. Ер нь бол төгсөөд би чинь Монголд очиж амьдрна гэж бодож исэн хүн штэ. Тэгээд яг нэг шууд явъя гэхээр бас нэг арай бэлэн биш байна. Тэгээ ямар ч тааш нэг эндээ дахиад нэг 2 жил байчаад буцах төлөвлөгөө ер нь бол гаргаал байна. Тэгээ яг тэр хугацаанд буцах байх л гэж бодож байна. Ямар ч тааш одоогийн нөхцөл байдал дээр бол тэгээд амьдралд юу болохыг таашгүй. Ер нь бол нэрээ би ингэн тэгнэ гэж амьдралд амар ам гарах дургүй ямар ч тааш тэгээд яг цаг хугацаанд юмнууд болохоо ямар ч тааш хоолыг хараа явж идэл болохгүй л гэж бодож байна. Одоо тэгээд яагаад гэж бодож байгаа гэхээр би чинь их сургуультай байхдаа л төгсөөл шууд Монголын өмнө очиж амьдрна гэж бодчихсон чи одоо болохоор миний бодол ингээд өөрчлөгдсөн байгаа байхгүй юу. Гэтэ яагаад тэгж аваа гэхлээр ер нь Монголоо голсондоо ч юм уу тий тэгж байгаадаа биш. Би өөрийгөө голсондоо л Монголд очихгүй байгаа. Одоо тэгэл Монгол юм байна тийм болохоор би энд байна гэж ерөөсөө би боддгоо. Би одоо Монголд очиод нэг улсдаа дотор төлөөд нэг 7 хоногч ажиллаа гэж ямар ихээр одоо Монгол юм байна тийм гэж муулах хэвтэй гэж бодож байна. Тэг яг мэдээж нийгмийн стресстэй асуудлууд байгаа.
тэр болгоныг одоо би энд яриад яг угсаа бүгд л мэдчихэл байгаа. Тэгээ яг Монголын одоо нийгмийн асуудлаас гэхээсээ илүү хүн хоорондын харилцаа амар хэцүү байдаг юм байлээ. Би саяхан нөгөө Монгол явчаад ирсэн шүү дээ, хэрэг мэдчихэж байгаа юм байвал. Тэгээл ингээл гадаа автобусны цугаас ахуулаад хүмүүсийн харилцаа, хоорондын харилцаа үнэхээр эвгүй байт юм байлээ. Ингээ хажуунаас нь сонсож байгаа хүний хувьд тэгээ ингээ энтэнд газар үйлчлэгийн хавыг ингүүт үнэхээр хоорондын харилцаа нэг нэгэндээ амар стресс өгч амьдрал мэн гэж дүгнсэн. Старал намайг 3 жилийн өмнө очноос л Монгол амар гоё болсон байлээ. Бүх юмнууд нь амар гоё хөгжөөд ер нь хөгжиж байлээ гэж надад санагдсан. Тэрнээс биш хүмүүс гоё хоорондоо энд стрессгүй амьдрал ямар сайхан бэ л гэж бодлоо. Тэгээд хүмүүсийн хоорондоо харилцаанаас гадна за Монголч хэлэхгүй энд ч ихсэн ялгаагүй дээ. Монголчууд хоорондоо нэг амар сонио одоо яадаг ч юм дээ. Араа нь муулах, скол тэгэл амар бүлэгддэг тийм хүмүүс ер нь бол байдаг. Тэгээд манайхан ер нь жоохон одоо ингээд хин нэгэнд за үнэхээр одоо хүнд гай болоод тий үнэхээр нэг тийм буруутай үйлдэл хийсэн тийм хүн байх юм бол тэр хүнд яг онсон зөв оновчтой шүмжийг хэлдэг байгаасэ гэж боддог байхгүй юу. Тэгэхгүй тэгэл амар зүгээр л тэр хүнд дургу байлаа гэж бодлоо. Хүн болгонд хүнд таалагдах албагүй. Тэгээд дургу хүндээ дургуугаа зүгээр илэрхийлж чадахгүй шууд амар доромжлол эсвэл үнийн мэдээг байж тэр л үзмэзгээл бүр ингэж амар за жишээ нь над дээр ингээд тохиолдсон кейс яриа заяа. За саяхан нөө Солонгост байдаг охид бүсгүүчүүд гэсэн Facebook пэйж байдаг байхгүй юу. Тэгээд тэрэн дээр ингээд нэг тийм пост байлаа. Нэг фитнес гэсэн талаарх. Тэгээ яг тэрэн дээр юу бичигдсэн гэдгийг нэг яриад яах вэ? За яриад яах вэ гэж ярихгүй бол уншаагүй хүмүүс нь ойлгох гэж магадгүй зав. Тэг ингээд одоо ингээд Солонгост байдаг YouTube бичлэг гэнтэр хийдэг тийм охтуудаас битээ хөөнд тасгалж болох шаарэ. Өстө худлаа идэм байна. Би онлайнаар хүнээс тасгалж авсан чинь 400,000-ыг тэгээ буцаа мөнгө гэсэн чинь авч чадсангүй ч гэлөө нэг тиймэрхүү утгатай пост байсан байхгүй. Тэгээ яг тэр хүмүүсээ хооронд юу болсныг би бол мэдэхгүй шүү дээ. Тэнгүүтээ орно шууд хүмүүс заяа юу заяагээ төхнөө гэл бүр ингээд бүгд миний нэрийг ингээ амар бичсэн. Тэгээ би болохоор ингээд ерөөсөө огт хүнд хувийн тасгалж өгөхдөө онлайнаар өгдөггүй байхгүй юу. Яг гэвэл эхэндээ ингээд огт жим хийж байгаагүй хүн онлайнаар хийн гэдэг худлаа байх гэж би ер нь боддгийг. Тэгээ дээрэс нь тэр хүний хувьд бас тийм. Тэнгүүдээ би одоо хүнээс би онлайнаар чамд ингээд тасгал өөрчлөн зааж чадна гэж хэлээд хүнээс мөнгө авч болохгүй байхгүй юу. Би ч одоо ер нь бол фитнесээр хичээлээд 2 жил болох жаа. Тийм болохоор би ингээ утасны дэлгэцний цаанаас тэр хүний булчинг зөв ажиллаж гэнэ үү, буруу ажиллаж гэнэ үү гэдэг хэл хэмжээний туршлагатай хүн бол би биш аахгүй. Би тэрийг өөрийгөө мэднэ. Тийм болохоор би хүнд худлаалж онлайнаар тасгалжуулт өгнө гэж мөнгө авч олж чадахгүй. Над руу бол зөндөө олон хүмүүс онлайнаар тасгалжуулт өгөө, онлайнаар өгөөч гэж зөндөө хүмүүс холбоотой. Би тэр хүмүүс бүгдэнд нь үнэ л хэлдэг. За тэгээд өөрчөө ярих гэж бодчихлаа. За тэгэнгүүтээ би бол нэг амар би ийм тийм гэж нэг ярихыг хүсэхгүй байна. Гэхдээ хүмүүсийн дунд буруу ойлголт байгаад ах шиг байна. Тэгээд тэрийгээ би ч гэсэндээ одоо хүн юм чи өөрийгөө өмөрөх хэрэгтэй хальт хэлье гэж бодож байна. За би өөрөө ингээд 2-3 багшийн доор хичээл аваад ингээ хичээлж ирсэн. За тэгээд өөрийгөө бол би огт ингээ фитнес мэдэхгүй зааланд ороод юу хийхээ хаанаас эхлэхээ мэдэхгүй хүмүүс анхан шатны суурийг бол би зөв үнэ тавиад өгчөж чаднаа. Тэрнээс цаашаа би тэмцээнд бэлдэх эсвэл бол одоо яадаг чинь те илүү агсан төвшний юм юу бол би чадахгүй. Тэрийг бол би мэднэ. Тийм болохоор тэрөө би одоо ингээд зах зээл дээр одоо тасгалжуулах багш нарын үнээс доогоор заадаг. Тэгээд мэдээж одоо гэртээ байгаад мааматай болсон жоохон хүүхэдтэй тийм ээж нарт би бүр хямдхан заахыг хүсдэг. Тэр хүмүүс ч одоохондоо ер нь орлого багтай байгаа штэ. Тэгээд дээрэс нь одоо ингээд гэртээ байгаад өөртөө ихтгэлээ багтархи алдсан ч юм уу тийм хүмүүст би бол хямдхан өрхөн мэдэх юмнуудыг заагаад өгөх хичээдэг.
Тэгээ тийм байна. Тийм болохоор намайг юу ч битгүй ээжээжтэй хүнээс мөнгө авлаа гэж дүгнээд ах хэрэггүй. Би бол өөрийнхөө хэмжээнд яг өөрийнхөө хичээлснийхаа хугацаанд бүх юмаа сураад тэрийгэ бусад хүмүүст заах хэмжээний болчихсон. Гэтэ би өөрийгөө бүр ингээ амар мундаг зундаг гээгүү мэдээж надад цаашдаа суралцаад явах юмнууд зөндөө байгаа. Би одоо удахгүй яг энэ чиглэлээрээ мэрэгчлээд дэвшлүүлээд явна гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Одоогоор бол миний заах хэмжээ бол зүгээр л анхан шатны суур зүйлийг би хүмүүстэй зааж чадна. Зөв хоолтыг балансыг тохируулах талаар би зааж чадна. Тэрнээс биш би одоо ингээд зүгээр өөрөө ингээд турцсан жингээ хассан гэдэг нэг тэрэндээ багтаад тэрийг нэг хүмүүст за миний аргаар л тур гэдэг одоо тэг нэг хүмүүс байдаг штэ одоо ингээд яг адилхан дэглэмийг дунд нь нэг бичээд өгсөн наад дэглэмэл байр гэдэг. Би бол тэгж мэхгүй. Хүн болгоны ажлын амьдралын онцлог өөр өөр байгаа. Хүний биеийн онцлог өөр өөр тэрэнд нь тохирсон хоолтыг гаргаж өгөх хэрэгтэй болохоос ш тэр хүмүүсийн дунд би яг энэ аргаар турсан энийг л байр ийм гэдэг юм ийм гэдэг нь бол би яг дурггүй. За тэгээ тийм байна. Тэгэд яг тэ хүмүүс тэгэл өөрийнхөө бодохыг хүснээрээ бодож харахыг хүснээр харж амьдардаг юм байна. Тэгэл над руу шатаар ер нь янз янзын юмнууд орж ирдэг. Хүмүүс ер нь юу ярьж байгааг би бас мэдж байгаа. Тэгээд амжилт хүсье. Хинт ч амжилт хүсэх байгаа тий. Яг тэгж ярьдаг хүмүүст амжилт хүсье. Тэгээд үнэхээр намайг ингээд зорж ирээд надаас тусгaalжуулалт авдаг хүмүүст үнэхээр баярлалаа. Тэгээд би тэр хүмүүстээ өөрөө сурсан мэдсэн юм харангуй заахыг хичээдэг. Тэгээд над дээрс би ингээд үнэхээр бүх юмаа заагаад болчлаа гэсэн цагтаа тэр хүмүүсээ та нар одоо гоё левел хийхийг хүсэж ивэл одоо тэмцээн уралдаанд тийм үү тайзан нар хойг хүсэж ивэл илүү гоё сайн багшаас аваад цаашаа яваарэ гэж хэлнэ. Эсвэл бол зүгээр ингээ өдөр тутмын эрүүл амьдралтай тасгалаа ингээ зөв хийх юм мэддэг байхад болно гэж бодож байвал надаас 2-3 сарын тасгалжуулалт аваад тэгээ цаашаа өөртөө ганцаараа хийгээд явж болно гэж хэлдэг. За нэгээ тэгээ тийм байна. Тэгээ та бүхэн одоо нэг амар 3 тэмцээнд орчоод өөрийгөө багшгээ бодчихлаа ч юм уу тиймэрхүү хандлагаар битгий хүлээж аваасай. Би ч гэсэндээ одоо нэг өөрөө цаг тутамд ингээд суралцаад өөрийгөө аль болох хөгжүүлэхийг хичээгээд тэрийгэ бусдад заах нь улам намайг хөгжүүлж байгаа гэж би боддог. Тэгэл тийм ээ. Яг би ингээд нэг амар өөрийгөө өмөрөөд юм байна тийм ээ гэж хэлж байгаа сонсогдооч гэсэндээ би ч бас хүн штэ хаана юу болж байгааг миний чихэнд хуржээдэг би тэр болгоно тэгээ чимээгөө явах үедээ чимээгөө байгаад за яг дор нь сторигаараа өөрийгөө илэрхийлээд ч юм уу явдаг л та. Гэтэ ингээд нэг бүтэн бичлэг болгоод бас оруулчих гэж бодлоо. Тэгээ тийм ээ. Bye.